COVID-19-ийн вакцинаар хүн амыг дархлаажуулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан засгийн газрыг дараах чиглэлүүдээр дэмжиж ажиллаж байна. Үүнд COVID-19 эсрэг вакцинаар ханган нийлүүлэх, хүүтэн хэлхээний үндэсний чадварыг сайжруулах, вакцины хадгалах, агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон вакцины мэдээлэл харилцааны ажлууд дээр дэмжлэг үзүүлэх гэсэн энэ чиглэлүүдээр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хамт олон ажиллаж байгаа. Тэгэхээр эхний вакциныг хадгалах асуудал дээр бол төвийн түвшинд өмнөх агуулгаас дөрөвдүгээр хүчин чадалтай үндэсний төв агуулгыг бидний хамтын ажиллагааны хүрээнд ашиглалтанд оруулаад байна. Цаашдаа 21 аймагт вакцин хадгалах энэ стандарт нөхцөлийг хангах хууц орчныг бүрдүүлэх чиглэлээр бид мөн хамтарч ажиллахаар үйл ажиллагаа эхлүүлээд байгаа. За Нүүбийн хүүхдийн сан өнөөдрийн байдлаар 716 вакцины хөргөгч, 74 ширхэг хөлдөөгч, 7 ширхэг хит хүүтэн хөлдөөгч, за 4 ширхэг хөргүүрийн өрөө, 6 ширхэг хөлдөөх өрөө, за 580 ширхэг хүүтэн хайрцаг болон 2400 ширхэг вакцины зөөврийн хайрцагуудыг Монгол улсад нийлүүлээд байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь дэлхийн олон оронд үйлдвэрлэгдсэн, тухайлбал Швейцар, Дани, Финлянд, Египт болон нийтгэх зэрэг улсуудад үйлдвэрлэгдсэн. Тэгээд үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн явцад маш олон хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарсны заримаас нь дурдвал Дани улсад үйлдвэрлэгдсэн вакцины хөргөгч хөлдөөгчүүдийг бид Дани улсаас Улаанбаатарыг хүртэл ачааны машинаар тээвэрлсэн байгаа. Ингэхдээ Даниас Литв улс хүртэл усан онгоцоор, за Литвээс наашаага Беларусь, Оросын холбооны улс зэргээр дамжуулаад бид нар олон мянган километрийг ачааны машинаар тээвэрлсэн. За ингэхдээ Алтан булаг бомб дээр ирснийхаа дараа Монгол улс дахь энэ цар тахлын нөхцөл байдлын шаардлагын дагуу ачааны машины толгой нь хил дээрээ үлдээд бид арын твшийг нь Улаанбаатар хүртэл дотоодын тээврээр тээвэрлэх зэрэг ийм олон адал явдал саад бэрхшээлүүдийг бид нар туулан энэхүү хүүтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдэд амжилттайгаар нийлүүлээд байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг энэхүү вакцины төв агуулга болон Монгол улсын 21 аймаг, сумдууд, за 9 дүүргүүдийн дархлаажуулалтын бүхий л цэгүүд дээр хуваарлан эдгээр цэгүүд өнөөдөр COVID-19 эсрэг дархлаажуулалтанд эдгээр төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Монгол Улсын засгийн газрын дэмжлэг, эрүүл мэндийн яамны санаачлагаар Дэлхийн банкны хөнгөлөлтөө зээлийн хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаар дамжиж өнөөдөр бүх вакцинжуулалтын маань хүүтэн хэлхээ бол тоног төхөөрөмж нь шинжлэгдэж байна.
Тэгэхээр энэ тархи судлалын заалтаар хийгдэж байгаа вакциныг хадгалах, түүний одоо шатал хоорон шилжүүлэх, тээвэрлэх асуудал бол бас яг гормын хүрээнд бол явагдах ёстой. Тэгэхээр энэ гормыг хангахад бол энэ хүүтийн хэлхээний шинжилгээ асуудал бол онцгой ач холбогдолтой байна гэж ингэж хэлхийг хүсэж байна. Дээрээс нь одоо тархи судлалын заалтаар ганцхан ковидынх ч биш, одоо бусад алдар түвшнүүдийн тархи судлалын заалтаар хийгдэх вакцин бол хадгалагдах ийм бүрэн боломжтой болж байгаа нь бол бас давуу талтай байна. Өнөөдөр манай суманд нүүбийн хүүхдийн сангаас вакцины хөлдөөгч, хүүхдэн хэлхээний сав, явуулын термос, мөн элемент зэрэг ийм тоног төхөөрөмжүүд авчиж одоо биднэрт хүлээлгэн өгж байгаад энэ төсөл хэрэгжүүлж байгаа та бүхэндээ бол бид нар эрүүл мэндийн төвийн хамт олонныхоо өмнөөс бас сумынхаа ард иргэдийн өмнөөс маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна. Вакцины хөлдөөгчнөөс гадна бас хүйтэн сав ирсэн байна. Энэ хүйтэн сав бол нөгөө тог тасарсан үед бас вакцина тодорхой хугацаагаар хадгалахад маш хэрэгтэй. Манайд бол өмнө нь байгаагүй ийм сав ирсэн байна. Вакцин биобэлтэмлийн үндэсний төв агуулгад суйрлуулагдсан хөргөгч, хөлдөөгч болон орон нутаг түгээгдсэн байгаа мөсөн хамтаа хөргөгчнүүдийг ойрын 10 жилдээ бол бид шинжлэх шаардлагагүй. Учир нь гэвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод одоо олон улсын байгууллагаас вакцин биобэлтэмлийг хадгалахад зориулагдсан тоног төхөөрөмжүүд насжилтыг 10 жилээр тооцдог байгаа. Тэгэхээр ойрын 10 жилд бол энэ тоног төхөөрөмжүүд бол бидний хэрэгцээг 100% хангах боломжтой болсон.